За сайн байцгаана уу? 2025 оны 1 сарын 29-нд. За 28 29-нд шинэ сар гарч байгаа. За Бомбей ордонд шинэ сар гарч байгаатай холбогдуулаад нэг шинэ мэдээлэл бас сонирхолтой байж магадгүй гэж одоо зарим нэг сонирхож байгаа дөнгөж одоо астрологийг суралцж байгаа хүмүүст бас мэдээлэл болгон оруулахад сугар гараг энэ жил 2 жилийн дараа ухрах хөдөлгөөнийг бол хийж байгаа. За ухрах хөдөлгөөн болохоор ойролцоогоор 1 сарын дотор өрнөн 3 сарын 1-ээс 4 сарын 12-ны хооронд одоо ухрах хөдөлгөөнийг хийж байгаа. Тэгэхээр надтай цуг астрологч сонирхдаг мөнх цул маань энэ мэдээлэл дээр оролцож ярилцж байгаа. Тэгээ мөнх цул ерөнхийдөө бол цаашид бас зарим нэг мэдээлэл дээр надтай хамтарч орж ярилцаад илүү чөлөөтэйгээр мэдээллийг хүргэх юм боломжийг бас босод олгож байгаа. Тэгэхээр мөнх цулийн хувьд бол сонирхолтой зүйлүүдийг асууж болох юм. За миний зүгээс болохоор ухрах хөдөлгөөн хийж байгаа одоо асуудалтай холбогдуулан мэдээллүүдийг болон бусад ордуудад юу ямар хуу нөлөөллийг өгд юм бэ гэдэг дээр бас нэмэлт мэдээллүүд өгье гэж бодож байна. Тэгэхээр мөнх цулаа өөрийгөө танилцуулаад тэгээд энэхүү мэдээлэл дээр одоо асуух асуултуудаа чөлөөтэй надаас асуугаад яваарэ гэж. За намайг болохоор мөнх цул гэдэг. Ер нь л астролог сонирхоод одоо нэг 4-5 жил болж байгаа. Тэгээ ерөнхийдөө бол надтай адилхан бас сонирхдаг хүмүүс байдаг болохоор тэрэн дээр яг бусдыгаа төлөөлөөд бусдыгаа төлөөлөөд асуулт хариулт асуугаад энэ их чиг нэлээ нэхнэ. За тэгэхээр мөнх цулын хувьд сугар гаригийн тухай юу гэж боддог вэ? Ямар гариг гэж чамд ер нь мэдрэгддэг, төсөөлөгддөг, уншиж ирсэн, судалж ирсэн бэ? За сугар буюу Венус нь болохоор надад амар эмгтэлэг гариг шиг санагддаг. Тэгээ ерөөдөө бол төлхөө тэгэл хайр дурлал болон хүмүүсийн одоо гадаад үзэмж байдлаас нэлээд оролцдог юм болоо гэж боддоо шүү дээ. За тийм тэгээд сугар гариг маань өөрөө ерөнхийдөө бол бидний амьдралд ер нь бол харилцааг угаасаа хариуцдаг, санхүүгийн асуудлыг хариуцдаг. За амьдралаас авах бас тодорхой хэмжээний одоо тав тух таашааллыг бас хариуцдаг гариг байна. Тэгэхээр бол мэдээж хүмүүст одоо сугар гариг бол асар чухал. Хүний царай төрөх ерөнхий нөгөө царай төрхний байдал дээр нөлөөлөх одоо таны сонголт ч юм уу таашаал өгдөг зүйлүүдийг материалуудыг ч юм бас сугар хариуцдаг. Мэдээж өхрийн орд болон жилүүрийн ордыг хариуцж явдаг гариг байгаа. За тэгээ сугар гариг болохоор хүний одоо астрологийн чартн дээр буюу натал чартн дээр бас хаана ямар байршилтай байна уу гэдэг нь бас их чухал. Хайр сэтгэл дээрээ ямар одоо асуудлуудыг туулах ёстой вэ тухайн хүн жишээлбэл гээд тэ. Нөгөө талаасаа бас тухайн хүн юунд илүү дуртай вэ гэдгийг илүү хоолноос таашаал авд юм уу? Эсвэл илүү хувц сунар царай төрөх нүүр царайны гоо сайхны бараа бүтээгдэхүүнээс таашаал авд юм уу? Эсвэл одоо ажил карьераасаа таашаал авд юм уу? Магадгүй те. Янз бүрийн байдлаар ерөөхдөө бол хүн одоо тэр сугрын энергиэр ямар таашаалуудыг авч гин үү? Ямар зүйлд илүү аз жаргалыг мэдэрч гин үү гэдгийг бас харуулдаг гариг байна. Сонирхолтой. Сугар гариг маань тэгээ түрүүнд дурдсанаар 2 жил болоод ухрах хөдөлгөөнийг хийдэг тийм. Тэгээ ер нь бол одоо сугар гариг энэ жил ухрах хөдөлгөөнийг хийж байгаа маань бас нэг тийм ирэмийн харилцаа, нөхрөлийн харилцаа зүйлүүд дээр болон санхүүгийн асуудал дээр чинь юм уу ресет хийх юм боломжийг өгж байгаа гэсэн үг. Тэгэхээр ухарж байгаа маань дэлхийдээ илүү ойрхон болж байна гэсэн үг. 3 дахин ойртож гин гэдэг чинь тухайн одоо гариг маань илүү их одоо энергийн хувьд илүү идэвхтэй болох боловч зарим нэгэн одоо анхаараагүй асуудлуудын үеэр илүү их гарч ирдэг. Магадгүй одоо сугар гариг маань ухрах хөдөлгөөн хийнгүүд таны амьдралд чинь одоо урд нь үерхжсэн, уулзж ирсэн за харилцаа, нөхөрлөл магадгүй relationship те одоо харилцаа, ирмийн харилцааны зарим нэгэн дууссан байсан юм уу, нэг тийшээ салцсан байсан харилцаанууд иргэн гарч ирдэг. Меркурий ухрахаар бас нэг тиймэрхүү асуудлууд гарч ирдэг шүү дээ. Бод гариг бол ухрахтаа бас тухайн асуудлуудыг эргэж шийдэхэд бас нөлөөллийг өгдөг. Тэгвэл бол мэдээж гариг эрхсүүд ухарж явах тохиолдолд бол альва шийдээгүй асуудлууд эргэн шийдэгдэх гэж гарч ирдэг гэсэн. Тэгэхээр бол яг одоо юу гэдэг нь тэрийг шийдэх ёстой байна гэд ороод эргээд хуучин харилцаатайгаа нийлээд ингээд буцаад эргээд
одоо үерхээж гэдэг юм уу, найзлаач гэсэн юм уу, тийм утгатай үг биш. Зүгээр ингээд шийдэг байсан асуудлууд зөвхөн гарч ирэнгүү тухайн хүн эргэж тэрнлүүгээ нөгөө дахин визит хийж орох гэх юм уу да тий дахин одоо нөгөө зүйл рүүгээ харилцаа үүсгэж дахин сөхөж харчаад тэгээ яагаад үнэхээр салсан бэ? Яагаад үнэхээр одоо энэ харилцаа үл ойлголцлоор дууссан бэ гэдгийг дахин нэг харчаад тэгээд одоо илүү их эргэж дахин хаах 100% одоо хэлэг үгээ хэлээд дахиад бүр хаадаг, хаалга хаадаг ч юм уу тий. Баталгаажуулна гэсэн үг тий. Нөгөө талаас болохоор нөгөө нэг сугар гариг маань өөрөө энэ үеэр одоо бас яг харилцааг бас яг одоо шалгадаг үе гэж байдаг. Тэгэхээр үнэхээр нөгөө кармик харилцаа гэж байдаг. Яалтчгүй салаад эргэж нийлээд тэгээд үргэлжлүүлээд амьдралынхаа одоо тэр шийдэх ёстой асуудлуудаа шийдэх юм тохиолдлын хүмүүс гэж байдаг. Тэднэрт бас их чухал нөлөөтэй. Тэгээд гэрлэлт хариуцдаг гариг учраас одоо магадгүй зарим нэг одоо салсан хүмүүс маань эргэж нийлэх тохиолдол энэ үеэр бас үүсэх өндөр боломжтой. Зөв. За. Одоо тийм хэр удаа ухрах вэ? Тийм түрүүнд дурдсанаар 3 сарын 1-ээс 4 сарын 12-нд хүртэл ухрах хөдөлгөөнийг хийнэ. За тэгээд энэ бол яг одоо хамгийн идэвхтэй үе байгаа. Тэгэхээр энэ үеүүдээр бол ямар ч байсан таны амьдрал дээр X чинь иргэн гарч ирэх. За тэгээд магадгүй ямар нэгэн зүйлийг нүгээр худалдаж авч болохгүй бас байж байна. Тэгэхээр таны одоо өрсөн одоо мөнгө те одоо худалдаж авсан зүйлс чинь яг өөрөө чинь таашаалт нийцэх зүйл биш байсныг сүлд мэдэх ч юм уу. Гэх мэтчлэн. Зөв. Одоо Venus хайн дээр тата байршил ч юм уу, тагу байршил гэдэг юм байгаа юу? Сугар гариг за мэдээж хүний нөгөө нэг төрсэн одоо хувь тавилангийн одоо тэр зураг дээр хаана байршиж исэн бэ гэдэг нь бас их чухал байдаг. Тэгэхээр мэдээж одоо сугар бол за сугар бол одоо яг загсны ордонд хамгийн их одоо үр өгөөчтэй хамгийн таатай байршил гэж үздэг. Тэгэхээр зарим тохиолдолд сугар гариг өөрөө одоо загсны ордонд байршиж байгаа хүмүүсийн хайр одоо бусад өгж байгаа тэр сэтгэл зүй амьдралаас авж байгаа аз жаргал нь одоо хариу нэхлэхгүйгээр одоо бусдыг хайрлах ч байт юм уу. Эсвэл одоо хүнийг уучлж өршөөх одоо тийм хэмжээний одоо маш идэвхтэй эерэг юм үр өгөөчтэй байршил болж өгдөг. Хамгийн уналттай байршил нь бол охины ордонд байдаг. Тэгэхээр охины ордонд сугар гарагтай эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд ерөнхийдөө бол харилцааны асар их асуудалтай, бүтлгүүтлэхтэй. За тэгсэн мөртлөө сугар гараг нь охины ордонд байршиж исэн маш олон царайлаг хөөрхөн хүүхнүүд байж байдаг. Эсвэл загвар өмсгөгчнөр ч юм уу, эсвэл маш сайхан бие авч явдаг хүмүүс байж байдаг. Тэгэхээр бол нөгөө талаараа энэ маань өөрөө нөгөө нэг уналттай юм сул байршилт байх тусмаа илүү их өөрсч хөдөлмөр шаарддаг. Тэгмүүд одоо дэлхийн хамгийн алдартай нөгөө нэг косметик буюу гоо сайхны бараа өөрөө бас сугар хариуцна. Тэрийг одоо сүүлийн одоо нөгөө хамгийн их алдартай одоо нүүр гоо сайхны бараа бүтээгдэхүүн зарж борлуулад гарч ирдэг. Кардашианы нөгөө охин Кайли тий Кайли жишээлбэл сугар гараг нь охины ордонд байдаг ч юм уу тий. Тэнгүүд тухайн хүн бол өөрийгөө хүүхэд ахаасаа яаж одоо зөв харагдуулах уу, яаж одоо өөрийнхөө сул талыг засаж залруулах уу гэдгийг бол мэдчихсэн гэсэн үг. Тэгээд сугар гараг маань өөрийнх нь ирмийн харилцаан дээр бол мэдээж маш их асуудлуудыг татдаг тийм үстэй тий. Тэр Кайлигийн амьдрал бас нэг талаараа маш төвөгтэй тэр нэг харилцааны асуудлууд нь маш төвөгтэй болгодог. Өөрөө бас Кайли чинь өөрөө Арслангийн ордны эмэгтэй боловч сугар гараг нь охины ордон дээр байх жишээ. Тэгэхээр бол маш олон янзын өөрчлөлтүүд гарч ирнэ. За тэгээд сугар гарагийн ерөнхийдөө бол таатай байршил загсны ордонд байгаа нь тухайн хүнийг ерөнхийдөө бол бас нэг талаараа их тийм бурханлаг одоо хайр сэтгэлийг үүсгэх юм олох боломж бас өгч байгаа. Бас их тийм сүнслэг spiritual одоо хайр сэтгэлүүдийг бас татахад нөлөөлдөг гэж бол үздэг. За дээрэс нь сугар гараг загсны ордонд одоо аялж байгаа төрсэн хүмүүсээс хүртэл тийм өвөрмөц үнэр үнэртэж байдаг. Одоо биенээс нь гэсэн үг. Ерөнхийдөө бол айгүй тийм таатай үнэр мөнөр бас ингээд хүний арьс одоо зүйлстэй холбоо тогтоодог гэсэн үг. Ерөнхийдөө бол арьсыг бол тодорхой хэмжээнд одоо сугар гараг бас нөлөөллийг бол татчихдаг. Ойлоо тэгвэл ордуудаа эхнээс нь яг энэ байршил дээр байвал яах уу гэдгээ яриад явах уу? Эхнээс нь
Тийм ерөөхдөө сугар гарыг хоньны ордонд байршиж байхад төрсэн хүмүүс бол санхүүгийн асуудал хамгийн түрүүнд ярихад бол маш докторгүй, маш хурдан үрдэг. Тэгээд мөнгө тогтоохтой их муу байршил гэж үздэг. Ягаад тэгэхээр одоо эсрэг талынхан жинлүүрийн ордыг хариуцдаг сугар гарыг маань өөрөө хоньны ордонд ангар гаргийн одоо иргэшээлт явдаг хоньны ордонд байрших юм бол тухайн хүний хувьд бол маш их үрдэг, маш их одоо амархан олсон мөнгө тэр дорн ингээд үрчдэг ч юм уу тийм иймэрхүү одоо байршил. Тэгэхээр санхүүгийн хувьд бол жоохон төвөгтэй байршлууд байна нэг. Оо ямар юм. За хайр сэтгэлийн хувьд ч гэсэндээ бас нэг талаараа жишээлбэл тухайн хүмүүсийн сонгож байгаа сонголтууд бас их өөр. Жишээлбэл хоньны ордонд сугар гарагтай хүмүүс зөвхөн бие физиологийг илүү харах гэдэг талтай байдаг. Тэгэхээр ингээд эрчүүдээс бол одоо ийм хүүхнүүд илүү одоо гой биетэй залуучуудыг хүсдэг ч юм уу тийм нөгөө физикал талаа илүү хардаг, зөвхөн царайг нь хардаг. Эрчүүд болохоор хоньны ордонд одоо сугар гарагийн байрч яхад төрсэн эрчүүд эмэгтэй хүнээ зөвхөн нүүр царай ч юм уу тийм царайны хэлбэр ингээ хөөрхөн царайнд нь илүү автдаг ч юм уу. Бас иймэрхүү байдлаар тэр сугар гарыг өөрөө нөлөөлж байдаг. Тэгэхээр одоо хүний бие физиологийг илүү хардаг хүмүүс маань илүү сугар гараг нь хоньны ордонд байх нь илбэг бас байна. Эсвэл ангараг гарагтай хамтаа илж явах төрсэн хүмүүс байж болно. Тэгээд нэг тийм сэтгэл татсан харилцаанууд илүү их идэвхтэй болдог. Түүнээс биш одоо амьдрал болоод үлдэх нэг ховор гэх юм уу да. Тэр хүний мөнгө өрөхтэй ч гэсэн юм холбоотой байт юм уу? Хүний мөнгө өрөхтэй. Тий, одоо нэг үрэлгэн зам одоо ингээд огцом шийдвэр гаргадаг зүйлийг бас ингээд энэ ингээд барьшлаар тийг харах боломжтой байдаг юм тий. Тийм шүү дээ. Хүний ер нь мөнгөтэй харьцах харилцааг ч гэсэндээ харж болно. Маш олон одоо байдлаар харна гэсэн үг л дээ. Тэгээд нэг том тод жишээ нь бол сугар гарагийн байршлыг харах шаардлагатай байсан. За. Дараагийн орд бол үхрийн орд юм тийм. За үхрийн ордонд сугар гарагтай хүмүүс эр эм гэлтгүй ерөөхдөө бол нилээн одоо хайр сэтгэлийг илүү мэдрэмжтэй, мэдрэг байдлаар хүлээж авах дуртай. Харилцаа холбоон дээр маш их юм сенситив, мэдрэг юм харилцааг үүсгэх их дуртай. Сугар гараг үхрийн ордонд байгаа нь ерөөхдөө бол их тийм фемен бас одоо эмгтээлэг юм итгэвчлэлтийг бол өгдөг. Ерөөхдөө сугар гараг нь үхрийн ордонд аялж байгаа төрсэн хүмүүс ер нь бол их тийм гоё бүстэй юм уу, их тийм гоё арьсны өнгөтэй энэ төр байх нь бас илбэг байдаг. Тэгээд санхүүгийн байдал дээр бол мэдээ санхүүгийн асуудал маш таатай сайн ерөнхийдөө бол. Тэгээд санхүүгийн байдал нь ерөнхийдөө бол идэвхтэй сайнаас гадна маш одоо зөв доктортой олох, доктортой үрэх гэдэг байдлууд нь бол тухайн хүмүүстэр бол идэвхтэй болж байна. Нөгөө талаас болохоор жоохон ингээд харилцаа холбоон дээр юм уу ер нь санхүүгийн байдлаар хандж байгаа хандлага болон хайр сэтгэлээр хандж байгаа байдлууд нэг жоохон одоо хуучинсаг дөө эсвэл илүү тийм tradition хөөсөн маркаар ер нь бол харилцаагаа авч явах дуртай. Одоо эцэг эхийн харилцаа нь ямар байсан, гэр бүлийн харилцаа нь ямар байсан яг мөнтэйгээ адилханаар харилцааг бас жоохон харах дуртай. Тэгээд нэг суусан одоо юу гэдэг нэг гэрэлсэн бол нэг суусан бол тэр харилцаанаас хэр барагта холдох талууд бол ерөнхийдөө бага. Тэгээд бас их тийм өөртөө нэг төрлийн одоо яг гэр бүл болох хүнийг татдаг. Гэр болох хүнтэйгээ амьдралаа их зохиодог. Их тайван байдлаар харилцааг авч явах дуртай. Их мэдрэмжтэй мэдрэг байдлаар бас харилцааг авч явах дуртай. Хэр варгийн өөрчлөгдөх дургүй ийм одоо төрлийн харилцаа, тааламжийг хүсдэг гэсэн үг. Ер нь ч өөрөө тэг өхрөө орц чинь нэлийн доктортой шүү дээ тий. Тэгэхээр ер нь л тэгэл доктортой хайр дурлалын харилцаатай байх нь баг. Тэгэхээр нөгөө талаараа бас айгүй тийм хуучинсаг байдлаар авч явах дуртай гэдэг нь бас мартчихгүй шүү дээ. Би тэгтээ нэг юм санаадаа сая хоньны ордыг ярьжсэн чинь хоньны ордныхан чинь гэтээ цаанаасаа тийм амар хартай байд юм уу? Эсвэл яг харилцаан дээр эсвэл яг ингээ буултыг тал дээр эсвэл амар асуудалтай байдаг гэж юу нь бол боддог. Та энэ тал дээр үжиж. Одоо жишээлбэл тухайн хүний яг хоньны ордыг нь яриад байна уу? Хоньны ордны сугар гарагтай. Зарим нэгэн одоо холбоос тухайн хүний гарагтай холбоо тогтоогоод ирэхээр илүү контролын болж болно гэсэн үг. Контролдох дуртай ч юм уу. Эсвэл хардах дуртай ч юм уу. Магадгүй дэлхийн вантай холбоо тогтоодсон байвал тухайн хүн илүү хардах гадах боломжтой. Дэлхийн ван гэдэг гарагтай
хоньны ордныхон сугар гариг нь холбоос үүсгэсэн гэсэн. Тэр нь болохоор эерэг болон сүрэг болон одоо янз бүрийн байдлаар холбоо тогтоосон байвал бас хартай байх боломжтой. Зөвхөн одоо ганцхан гариг хоёлаа ярьж байгаа учраас энэ маань одоо өөр холбоосуудыг тогтоохоор бас задраад дахиад том ингээд өөр асуудлуудыг бас татаж болно. Тэгэхээр хүмүүсийн толгойг эргүүлэхгүй тулд яг нөгөө гол зүгээр өгдлүүд ингээд хамгийн хөнгөн байдлаар хоёлоо ерөнхийдөө мэдээлэл өгөх юм бол хүмүүст илүү хурдан өргөх юм болоо. Явандаа тэрийг нөгөө нэг холбоосуудыг ярих юм бол бас дахиад өөр хүчин зүйлүүд гарч ирнэ гэсэн. За тэгвэл дараагийн ордоо ярих уу? Дараагийн орд нь ихрийн орд. За ихрийн орд болохоор чиний хувьд юу гэж бодож байна? За би чамаас асууя. Тэгэхээр би яг их яриад байгаа санагдаад байгаа учраас чи ихрийн ордыг ер нь сугар гариг нь ихрийн ордонд байгаа юмс ямар байх вэ? За миний бодлоор хэрчээ өөрөө тэгээд агаар орд болоод явчихж байгаа. Магадгүй ингээд яг тухайн партнераа сонгохдоо нэлээ ярилцчих дурладаг баха. Одоо ингээд ер нь нөгөө нэг агаар ордууд чинь нэлээ нөгөө ярилцаж ойлголцож яг нөгөө нэг оюун бодлоор нэг тийм холбогдсон санагддаг байхгүй юу? Тэг тэр утгаараа ингээд яг нөгөө хамтрагч бол тэгээд ярьж л яриа нийлж гин үү, сонирхол нийлж гин үү гэдэг талаас л ерөнхийдөө бол нэлээ одоо нөгөө нэг тэгэж дур нөгөө бодолт нь одоо мэдлэгтэн дурладаг хүмүүс байдаг шүү дээ. Яг тэр талаараа л гэж ер нь бодож байна. Тийм, ер нь бол сугар гариг нь ихрийн ордонд аялж чад хүмүүс, төрсэн хүмүүс. За жоохон нэг талаараа ярих юм бол яг сонирхлыг нь их яриулах туртай хүмүүс байж байгаа. Жишээлбэл одоо ихрийн ордонд сугар гариг нь аялж чад төрсэн хүн нөгөө дурлсан хүнийхээ одоо сонирхлыг их яриулдаг, сонирхсан зүйлүүдийг нь дагаж бас сонирхож ингэж мэдээлэл болгож авах айгуу дуртай. Чиний хэлснээр мэдээж одоо агаар ордууд бүгдээрээ ер нь бол оюун санааны хувьд айгуу ойлголцол одоо ярилцах гэдэг энэ хэлбэрүүд бол айгуу идэвхтэй болчдөг. Нөгөө талаас болохоор бас айгуу тийм бизнес сэтгэлгээ их өндөр хөгжсөн. Жишээлбэл одоо ихрийн ордонд сугар гариг нь аялж байгаа төрсэн хүмүүс хоёр ажлыг зэрэг хийж идэх ч юм уу, хоёр талаас мөнгө ингээд орж ирдэг юм боломжийг дандаа өөртөө бий болгочдөг гэсэн. Нөгөө талаас болохоор олон ийм зүйлүүдийг зэрэг хийгээд тэгээд эндээсээ ингээд орлого санхүүгийн байдлаа босгодог байхаас гадна өөрийнх нь хувьд бас одоо тэр сониуч одоо байдал бод гаригийн одоо нөлөөлөлд байгаа тэр сугар гариг илүү их нөгөө нэг ярилцах гэдэг тэр зүйлүүдээс идэвхтэй болно. За тэгээд бас их тийм шийдэмгий бус харилцаанууд бас энэ ихрийн ордонд гарч ирж байдаг. Ягаад тэгэхээр өөрийнх нь хувьд өөр нэг хүн бас сонирхлын татах, бас нэг хүн сонирхлын татах ч гэдэг юм. Хоёр зэрэг хоёр хүнтэй зэрэг ярьж идэг ч юм уу. Хоёр зэрэг ингээ харилцааг ингээ зэрэг авч явах хүртэл чадамжтай ч гэдэг юм. Одоо жишээлбэл ихрийн ордонд сугар гаригтай эрэгтэй ч эмэгтэй ч хүмүүс бол одоо зөвхөн нэг хүнийг хараад тэр хүнтэйгээ байна гэхээсээ илүүтэйгээр одоо аль нэгэнтэй нь ярилцаж ойлголцож ингэж сонирхож явж байгаа сүулдэ шийдвэр гаргадаг ч юм уу. Заримдаа шийдвэр гаргахад бүр хэцүүч болчдөг ч юм уу. Иймэрхүү одоо шийдлүүд бас үүсэх өндөр боломжтой. Тийм жоо ховсонтгой байж магадгүй тий. Тэгээ ер нь бол marriable ордууд бол бүгд л ерөнхийдөө бол нэг тиймэрхүү одоо хэв шинжээг авих татчихдаг. Зөв. За дараагийн ордны болъё. Мэлхий орд. За мэлхий ордны тухайд гэх юм бол мэдээж мэлхий бол сарны иргэшээлд явдаг ордоо. Тэгэхээр бол сар тухайн хүнийг илүү одоо тийм сэтгэл зүрх гэр бүлийн гэдэг тэр дотоод энергийг аягүй их дэмжиж өгнө сугар. Чиний хувьд юу гэж бодогдож байна? Чиний уншсан зүйл дээр юу гэж гарч ирдэг? За мэлхий ч юм болохоор ер нь яг 12 орд дундаасаа надад болохоор яг нэг тийм яг нэг ээж орж санагддаг байхгүй юу? Одоо нөгөө нэг харьцаж байгаа хүн болгондоо яг ингээд л анхаарал халамж тавьдаг. Яг чи яг юу хүсэж байна, юу мэдэрч байна гэдэг байдал дээр нэг хөдөлгөөн анхаард юм шиг надад санагддаг. Нөгөө талаараа айгу өрөвт сэтгэлтэй, айгу зөөлөн. Тэгээд нэлээд надад нэг тийм зүнтэй болон яг юм болгоны яг хүндэн мэдэрч ойлгодог юм шиг ер нь санагддаг. Дөнгөж яг харилцаа болгоныгоо ингээд магадгүй тэр Венус нь мэлхий дээр байрлаж байгаа бол нэг харилцаагаа шууд нэг хоёрын хооронд гэж бол ерөөс авч үзэхгүй хаа. Тэрийг яг шууд ингээд бүх зүйлийг ингээд мэдрэх гэж ч юм уу, яг нөгөөнийгаа яг юу хүсдэг бол мөрөөдөл нь юу бол гэдэг талаар ч юм уу ярилцаг өсгөх. Тэгээ нөгөөтэйгээр болохоор
нүд харцанд нь харцаараа анхны харцаар дурлах магадaltaй ч юм уу ер нь нүдэнд нэлээд татагддаг болов уу гэж надад бодсон. За сугар гаригийн хувьд гэвэл ийм байгаа. Сугар гариг бол одоо яг мэлхийн ордонд байснараа ерөнхийдөө бол харилцааг илүү тийм гэр бүлийн одоо зүгээс их өрнүүлэх дуртай. Одоо жишээлбэл сугар гариг нь мэлхийн ордонд аялж байхад төрсэн эрхтэй. Жишээлбэл эмэгтэй хүнд илүү их ингээ халамж тавих, одоо эцэг их шиг нь ингэж зөвлөгөө өгөх. Тэгээд бас одоо нэг төрлийн гэр бүл гэдэг зүйлийг айгүй их бодолцож харилцаагаа үүсгэх дуртай ер нь бол байдаг гэсэн. Тэгэхээр төрүүлж одоо тухайн хүний гэр бүлийнхэнтэй очиж танилцдаг ч юм уу. Эсвэл төрүүлж илүү их одоо тухайн хүнийг одоо эцэг их шиг ингэж халамжилж энэрч ингэж харилцаа үүсгэж хайрлаж эхэлдэг төрлийн хүмүүс ихвчлэн байж байгаа. Тэгэхээр тэр талаараа жишээлбэл айгүй тийм инэрэнгүү зөөлөн эцэг шиг нь хайрлах, их шиг нь хайрлах хүн гэж одоо үзэж байгаа сугар гариг нь мэлхийн ордонд ажиллаж байгаа хүмүүс ихвчлэн тийм одоо мэдрэмж өгөгдлийг бол авч одоо өгж явдаг гэсэн. За өөр чамд нэмж хэлэх зүйл байна уу? Өөр за нэг асуулт юм уу гэж бодлоо. Одоо ингээ хүмүүс ер нь янтаа бол ингээ ажиглаад явахаар шүү дээ. Хүмүүс ерөөс ингээ хоорондоо үерхгүй ч юм уу, хостой болохгүй ч юм уу. Хоёлаа нөгөө асуулт байна шүү дээ. Ордуудаа нөгөө нэг үргэлжлүүлээд ярьж байгаа шүү дээ, тий. Одоо ордноос асуу гэж юу? Ордноос үргэлжлүүлээ Арслангийн орд байх бол дараа нь хүмүүс маань Арслангийн орд яаж байгаа болохыг хүлээж байгаа шүү дээ, тий. Хоёлаа ярьсан. Тэгэхээр наад асуулж хоёлаа ерөөхдөө бол бүх ордуудаа нэгэнд ихлүүлээ ярьсан учраас дараагийн яг нөгөө 12 ордоо ярьж дуусныхаа дараа хоёлаа үргэлжлүүлээд яриа явчих. За Арслангийн ордонд сугар гаригтай хүмүүс ямар одоо байдаг вэ гэдэг дээр бас мэдээлэл өгөхөд Арслангийн ордны хүмүүс маань ерөөхдөө бол маш их юм бүтээлчээр өөрийгөө илэрхийлж байдаг. Магадгүй ингээд тодорхой хэмжээний санхүүгийн тал дээрээ авиас бэлгээ ашиглаж мөнгө олох чадамжтай байж байдаг. Ер нь бол сугар гариг Арслангийн ордонд байдаг хүмүүс ер нь бол айгүй тийм бүтээлч, ер нь бол айгүй тийм авиастай хүмүүс ихвчлэн байгаа гэдэг. Урлаг соёлын авиастай байж болно, урлаг спортын авиастай байж болно. Тэгээд нөгөө талаас нь болохоор өөрийгөө илэрхийлж байгаа байдал нь бол айгүй тийм өөртөө ихтэй. Сугар гариг нь одоо жишээл Арслангийн ордонд байдаг хүмүүс айгүй тийм өвөрмөц хувцалдаг ч юм уу. Маш тийм хүний анхаарал дүртгүйц юм хувцалтуудыг бас айгүй сонгож байдаг. Нэг бол амар тод өнгийн зүйлүүд өмсдөг ч юм уу те. Эсвэл илүү тийм загвар нь бусдаас бүр онцгой өвөрмөц ч юм уу. Ийм одоо хувцалтуудыг анхаарлын төвд орохуйц юм бие авч явах байдлуудыг илүүхээр сонгож илэрхийлж яадаг гэсэн. Тийм нөгөө талаас болохоор сугар гариг бол мэдээж Арслангийн ордонд байгаа хүмүүс маш их бэлэг сэлтэн дуртай байдаг. Тэгэхээр хайр сэтгэлээ илэрхийлэх, харилцаа холбоогоо илэрхийлэх гэд ингээд зүйлүүд гараад ирэхээр нөгөө хүнийх нь сонирхол бол одоо хайраа илэрхийлж байна ингээд одоо жишээлбэл бэлэг өгдөг ч юм уу. Маш гоё ингээд ийм хүн одоо магадгүй цэцэг ч юм уу эсвэл нэг тийм сэтгэл догтлуулсан зүйлүүдийг хийх өгөх юм сонирхолтой хүмүүс ерөнхийдөө байждаг. Өөрөөсөө бас тийм зүйлүүдийг авах айгуу дуртай. Тийм. Тэгэхээр бол нэг тийм вау гэсэн одоо бэлэгсэлт авах айгуу дуртай байдаг ч юм уу те. Эсвэл бүр ингээд намайг ингээд догтлуулсан ийм зүйл хийсэн мэс ингээд айгуух ярих дуртай ч гэдэг юм. Тийм романтик ийм болцоо зүйлүүдэд илүү дуртай. Тэрийг айгуух ингээд одоо илэрхийлэх өөрөө ч гэсэндээ тэгж өгөх дуртай хүмүүс гэж. Тийм Венус нь ер нь Лео хүмүүсийг ер нь нэлээд мэднэ. Тэр хүмүүс чинь тэгээд анзаараад харна шүү дээ. Ерөнхийдөө бол нэг амар их бэлэг өгдөг. Тэгээ нөгөөдгөр ер нь дандаа материалын зүйлээр л яг хайраа илэрхийлдэг төрлийн хүмүүс юм шиг санагцаа. Тэр нь гэхдээ нэлээд сүртэй байдлаар айгүй нэг тийм дандаа нэг олон нийтэд харуулсан ч юм уу эсвэл яг хүмүүс нэлээд харуулах тал руугаа шоу тал руугаа илүү хийх дуртай ч юм уу тий ерөнхийдөө тиймэрхүү нэг юм харуулах, үзүүлэх тэгээд ингээд нэг төрлийн ингээд илэрхийлж байгаа зүйлүүдээ айгүй өргөн цар хүрээтэй харуулж хийх дуртай хүмүүс. Тэгэхээр тийм санагддаг шүү. Тэгээ нөгөө төгөр яг хоол хийхдээ бас нэлээд сайн байж магадгүй гэж санагддаг надаа. Яг одоо нөгөө нэг юутай зохицуул дээр вэ гэдэг тал дээр илүү мэдрэмжтэй ч юм уу тий. Их тийм өрмөц талтай. Тиймэрхүү арга барилтай байж болно хоол ихтэй.
Тэгэл ер нь л нэлээд материалын талаар л. Одоо чиний яг над ярьж байгаа жишээлбэл жишээ авч байгаа зүйл чинь бол яг чиний хувьд бас экспириенс юм биш үү те. Тэгвэл тухайн хүн жишээлбэл Арслангийн ордны суур гарагтай мөртлөө наран юун дээр байсан бэ? Сарн юун дээр байсан бэ? За наран болохоор Жинлүүрийн ордон дээр байсан. За тэгээ мөн болохоор охины ордон дээр байсан. Тэгэхээр бол наадах чинь нөгөө илүү тэр хоол хийдэг шив шинжээг илүү өгч чинь гэсэн. Яа тэгэхээр Virgo moon юм уу одоо охины ордны сартаа ирчүүд ерөөхдөө бол эрүүл мэндэд анхаарах ч юм уу эсвэл ерөөхдөө мэдрэмжтэй бас асуудалд хандж иж болох юм. Яагаад тэгэхээр сар бол угаасаа хүний эрүүл мэнд бас хоол хүнсийг авах байдлууд дээр нөлөөлж байгаа. Нөгөө талаасаа жинлүүр өөрөө угаасаа урлагийн ийм хив шинжтэй хүмүүс хөвчлэн байж байдаг. Ямар ч юмэг тийм урлагийн тал руу оруулаад хийчдэг гэсэн. Тэгэхээр хоол ингээ аягалсан ч илүү гоё ингээд нэг юм арт байдлаар аягалдаг ч юм уу тийм магадгүй ингээд амар эрүүл хоол мөртлөө тэр нь айгүй гоё үзэмжтэй ингээд тавгалж моголцсон юм хоолыг хийж өгсөн байж болох юм. За тэгээд нөгөө талаас өөрт чинь нэмж хэлэх зүйл байгаа юу? За яг Арслангийн ордныхан дээр бол байхгүй наа. За түрүүний ярьснаар охины ордон дээр би түрүү нөгөө ярьсан шүү дээ тийм ер нь бол ямар хүмүүний төрлийн одоо хайр сэтгэлүүдээ гэдэг. За ер нь суур гарыг бол хамгийн уналттай хэсэг гэж ярьсан тийм одоо яг тийм айгуу тийм үр өгөөж авч чадахгүй байгаад байх боломжтой байршил гэж үзэж байгаа тийм суур гарыг чинь өөрөө өгдөг гарыг суур гарыг чинь өөрөө одоо жишээлбэл тухайн хүний fertility тэгээд тэр тухайн хүний одоо асар ийм тав тухтай ийм одоо таашаал авдаг ийм гариг маань өөрөө өдөр тутмын амьдралын хэмнэл магадгүй одоо эрүүл мэндийн асуудал, үр ширний асуудал энэ төр гэдэг маш олон ийм хүндрэлтэй хэсгийг хариуцдаг одоо ордонд байршснараа тийм таатай энерги явж чадахгүй ч байд юм уу тийм магадгүй одоо айгүй хамархан өрөнд орчих гээд байдаг хүмүүс жишээлбэл сугуур гараг охины ордонд байдаг ч юм уу эсвэл одоо харилцаа холбоог хүнээс ингээ хайр халамж авах эсвэл анхаарал авах таашаал авахын харилцааны асуудал дээр хамгийн ингээ сул байршил болчдөг учраас тухайн хүмүүс маань өөрсдөө аягүй өгөөлөдөг бусдыг анхаарал хайрлал халамжлал байдаг боловч сервис хийж нөгөө хүндээ ингээд те хамгийн зүйлээ зориулах боловч эргүүлээд авч чадахгүй байгаа юм элементүүд бол сугар гараг охины ордонд байгаатай холбоотой гэсэн. Тэгэхээр хүмүүс тиймэрхүү одоо гаргуудын нөлөөлөл байснараа ч юм уу одоо яг хөө ингээд илүү их өгдөг боловч эргүүлээд авч чадахгүй бас юм энергиуд айгүй итэвхтэй болж эхэлдэг. Тэгсэн мөртлөө айгүй сонио. Арслангийн ордны сугар гаргийг бол одоо илүү фашиониста гэж хармаар байгаа үз. Гэтэл эсвэргээрээ охины ордонд сугар гарагтай эмэгтэйчүүд заяа. Бас залуучууд амар ингээ гоё зөв стайлтай. Өөрийгөө ингээ нөгөө багаасаа мэдээд би юу өмсвөл цогцолтой юм. За ямар зүйл тренд болж байгаа гэдэг амар сайн мэдчихдэг ч юм уу тийм. Жишээлбэл маа нэг найз бол одоо жишээлбэл яг одоо нэлээд том хувцсны брендийн одоо ийм чиглэлээр ажилладаг өөрөө их маш мэдрэмжтэй эмэгтэй байгаа. Тэгвэл тэрний сугар гаргийн жишээлбэл охины ордон дээр байдаг ч юм уу брэнд одоо менежер хийдэг эмэгтэй байлаа гэж байгаад байгаа байхгүй. Тэгэхээр хүн ерөөхдөө ийм уналттай ийм гаргуудыг аягүй сайн тижээж өгч чаддаг юм одоо хөгжүүлж чаддаг бас нэг давуу талтай. Гэхдээ бол ерөнхий байдлаар бол мэдээж нөгөө нэг сэтгэлийн мохорт бол энэ хангалттай таашаал авч чадахгүй байгаа, хангалттай хайрлуулж чадахгүй байгаа гэсэн ийм мэдрэмжүүд ч юм уу бол олж байгаа мөнгө санхүүгийн хувьд байнгын санаа зовнилттой хурааж, хоримтлуулж, тооцоолж иж үрдэх ч юм уу. Ийм хүчин зүйлүүд бол байнга явагдаж байна л гэсэн. Тэгвэл нэлээд бусад гаргуудаа бодох юм бол нэлээд л хичээдэг л юм шүү дээ. Тийм ерөнхийдөө бол илүү их organized гэдэг, илүү их асуудлыг зэгцтэй олж хардаг. За тэгээд өөрийгөө бас тодорхой хэмжээгээр хөгжүүлж чаддаг төрлийн сугар гараг охины ордонд гэсэн. Зөв. За хэлэнц. Жинлүүр. Арай жинлүүр байсан байна өнтер. За жинлүүрийн ордонд сугар гараг бол угаасаа өөрийнхөө одоо нөгөө байршилтаа байгаа шүү дээ тийм. Мэдээж сугар гараг жинлүүрийн ордонд одоо аялж байгаа төрсэн хүмүүс бол ер нь айгүй эрт гэрэлдэг. Хөвчлэн эрт гэрлэх нь илбэг байдаг. За ер нь энэ дээр ямар нэгэн гаргуудын холбоосуудтай холбогдсон тухай яриаггүй шүү. Яг одоо суур гараг маш таатай эерэг байдлаараа жинлүүрийн ордонд байгаа гэсэн үг шүү. Тэгэнгүүт ер нь хөвчлэн эрт гэрэлдэг харилцаа холбоондоо бас айгүй тийм уягддаг тийм үү. Одоо жишээлбэл харилцаа холбоогоо
ихтэй гэж бодож явдаг. Гэр бүлийн харилцаа гэдэг зүйл дээр айгүй их тийм үр дүнтэй хандах юм хандлагыг бол өгдөг. Тэгээд ерөнхийдөө гэрэлтэндээ бас ямар нэгэн байдлаар огцом шийдвэр гаргадаггүй. Яг одоо баланстай байхыг маш их хүсдэг. Тэгэхээр бол ганц би явах нь бол баг ховролтой ерөнхийдөө бол яг үнтэй суугаад амьдрал зохиогоод хин нэгэн үнтэй байнга ингээд харилцаа үүсгээд ингээд явж явах нь айгүй чухал гэсэн. Нөгөө талаасаа болохоор урлагийн мэдрэмж амар өндөртэй. Сугар гаргаж инлрүү орно. Мэдрэмж маш өндөртэй, авиас бас өндөртэй. Тэгээд мэдрэмж аягүй сайтай хүмүүс бас байна гэсэн үг. Сугар гараг жилрүү орно байгаа хүмүүс. Хөл одоо ер нь нэлээд эрт гэрлээл, гэр бүлийн асуудлуудыг шийдээл, дараагийн асуудлууд руу ер нь л ордог юм байна л та тий. Ерөнхийдөө бол хин нэгэн үнтэй амьдралаа одоо холбож тухайн үнтэйгээ бас л одоо тийм айгу бас гэр бүл эрэмийн харилцаа ялангуяа хин нэгэн үнтэй заавал байх гэдэг харилцаа бол айгу чухал байдаг. Партнертай байх. За жишээлбэл сугар гараг нь жилүүрийн ордонд төрсэн хүмүүсийн бие авч явж байгаа байдал нь маш юм дипломат ч юм уу маш одоо зөв хувцалдаг цэгцтэй гэхээсээ илүүтэйгээр ингээд яг алин дээр нь юу байгаа вэ гэдгийг айгүй сайн ингээд анзаараад айгүй тийм эвтэйхэн айтайхан хувцалждаг хүмүүс гэж байна. Гэхдээ ихэвчлэн яг гендерийн хувьд нөгөө эрэгтэй эмэгтэй гэдэг хувцсны стайл дээр харах юм бол эмэгтэйчүүд нь илүү их одоо дресс, палаж өмсдөг ч юм уу тэнгүүтээ залуучууд нь илүү их одоо тийм цагаан захтай цамц байдаг ч юм уу эсвэл тиймэрхүү байдлаар айгүй хувцлах дуртай хүмүүс байгаад байдаг. Зөв. Дипломат. За хилэнцээ ордоо ярих уу? За хилэнц рүү ихт яарад ийсэн одоо хилэнцээ ярья. За хилэнцээ ордны сугар гараг бол бас үнэлттэй одоо хэсгүүдийн нэг. За яагаад вэ гэхлээр хилэнц маань өөрөө асар ийм одоо гүнзгий дотоод ийм асуудлуудыг шийддэг өөрөө орд байгаа. Тэнгүүд энэ дээр ингээд ямар нэгэн зүйл орчхоор ягаад ч юм гээ юмны ингээд харанхуй нөхрөө ямар нэгэн зүйл орцсон юм шиг юм те. Нэг тийм нуугдмал байгаа юм шиг тийм мэдрэмжийг бас нэг талаараа сугар гараг хилэнцээ ордонд өгж болох юм. Ер нь бол харилцаа холбооны хамгийн их одоо ингээд асуудлуудад даван туулсан хүмүүсийн сугар гараг жишээлбэл хилэнцээ ордон дээр аялж авах төрсэн байдаг ч юм уу. Эсвэл энэ маань тийм байдлаар ирээдүйд амьдралд нь нөлөөлдгөө гэж бол үздэг. Аврил Лавин гэдэг нөгөө дуучин байдаг шүү дээ. Тэрний жишээл сугар гараг нь хилэнцээ ордонд байдаг. Өөрөө жинлүүрийн ордны мандалттай. Нэг аймаг хөөрхөн шүү дээ. Гэсэн мөртлөө нэг тийм дарк гэдэг юм уу нэг тийм төрх байдаг шүү дээ. Цав цагаан царайтай мөртлөө нэг тийм нүдэн айгуу тийм интенс юм уу нэг тийм гүн харцтай шүү дээ. Тэнгүүд жишээлбэл тухайн эмэгтэй бол хилэнцээ ордонд сугар гарагтай. Байх жишээ. Тэгээд бас эрэмийн харилцааны айгуу их асуудалтай шүү дээ. Анх суусан нөхөр нь өөрөөс нь хэд ах байлаа да. Тэгээд рокстар байсан салаа дахиад нэг хүнтэй суусан ч болов. Хоёр дахь нь тийм ч болов нэг тийм эрэмийн харилцааны асуудалтай тийм дучин шүү дээ. Бас ялгаагүй салж айгуу салж нийлсэн юм харилцаануудыг үүсгэжсэн. Тэгэхээр бол мэдээж энэ тухгүй одоо сугар гараг бол мэдээж энэ ч байснараа араар тавилт ч юм уу те. Хин нэгэн хүнд одоо араараа тавих өөрөө араар нь тавих ч байт юм уу. Эсвэл харилцааны хувьд ингээд ямар нэгэн нууц зүйлүүдийг суусныхаа дараа мэддэг ч юм уу тий. За дээрэс нь өөрөө бас тиймэрхүү бас жоохон болж өгөхгүй ирчүүдэд юм уу эмэгтэйчүүдэд татагддаг ч юм уу өөрсдөө. Ерөөдөө бол ийм байх нь айгүй илбэг байж байгаа. Тэгээ харилцаа нь илүү одоо илүү секси харилцаа руу идэвхтэй болоод байдаг. Яг одоо тийм доктортой баланстай жинлүүр шиг үхэр шиг ийм харилцааг үүсгэж чадахгүй яваад байдаг хүмүүс байж байгаа. Тэр нь бас өөрсөнд нь хэцүү байдаг боловч бас дээрэс нөгөө нэг токсик гэдэг нөгөө нэг зүйл нь шүү дээ. Тэр чинь бас одоо сугар гараг хилэнцээ ордонд байгаатай бас холбогдуулж гарч ирдэг. Зөв. Санхүүгийн асуудлын хувьд гэвэл яг уу ер нь бол бусдын санхүүгийн байдлыг өөртөө их татдаг. Магадгүй одоо гэр бүлийнхэн суусан хүн ч юм уу илүү их өөрт нь санхүү талаас нөлөөтөж байдаг юм уу? Бас юм байх юм л байдаг. За би болохоор нэг
Венус нь Скорпиотой байдаг хүн мэднэ. Ерөнхийдөө бол татагддаг зүйл нь яг нөгөө хүнийхээ одоо нөгөө хүн яг нийгмийн одоо ямар хүрээлтэй байгаа, өөрөө хэрэг одоо мөнгөний боломжтой хүн тий хэрэг одоо материал хүн бэ гэдэг чанар дээр нь ерөнхийдөө бол төлөв үндэслэж нөгөө партнераа сонгох. Тиймэрхүү сонголтуудыг нэлээ хийдэг. Тэг яг нөгөө төр хэлснээр бас нөгөө харилцаан дээрээ токсик болон аюух нөгөө нэг нууцудтай гэх юм уу? Өөрөөсөө өөр хүнд хилдэггүй ч юм уу одоо нөгөө хамтрагчаа сануудаг ч юм уу тиймэрхүү ерөөд олон нууц нэлээ ихтэй. Тиймэрхүү санагдсан. Тэгээ айгүйх тийм олон ингээд сонирхолтой сексийн ийм харилцааг хүмүүстэй үүсгдэг төрлийн дүү гэх юм да. Ер нь бол ингээд эмэгтэйчүү эрэгтэйчүү хилэнцгийн ордны сугуур гарагтай ирчүүд эмэгтэйчүүд бол маш их юм сексийн одоо хувьд айгүй олон ийм зүйлүүдийг үзсэн байд юм уу эсвэл experiences туршлагатай ч юм уу байж байгаа. А тэгтээ бол дотроо бол тэр ухаан хүмүүс мэдээж харилцаа хүсэж байгаа шүү дээ. Одоо айгүй сайхан доктортой харилцаа хүсэж хүнтэй сумаар байгаад байдаг ч юм уу эсвэл харилцаа холбоо хэцүү байхаар ингээд доктортой ингээд тийм харилцаа хайр сэтгэлийг хүснэ. Даанчиг одоо нөгөө эсрэгээрээ дандаа тиймэрхүү үйл явдлууд амьдралд нь илүү их ойртдог, татдаг болдог гэсэн үг. Түүнээс биш тэр хүмүүсийг тийм ээ гэж хэлж байгаа юм биш. Зүгээр л болж байгаа процесс үйл явдлууд нь дандаа иймэрхүү хүчин зүйл рүү оруулцдаг. Зөв иймэрхүү зүйл их тохиолддог л гэж байна тий. За дараагийн орд нь болохоор номын орд байна. За номын орд байна уу? За номын ордны сугуур гарагтай ирчүүд эмэгтэйчүүд. За ер нь л одоо бас хайр сэтгэлээрээ жинхэнэ одоо тоглолдог төрлийн хүмүүс шүү дээ. Одоо тийм студиуд одоо номын ордны хэв шинжүүдийг бол бас л агуулнаа гэсэн үг. Тэгэхээр бол сугуур гараг нь номын ордонд аялж байхад төрсэн эрэгтэй эмэгтэй хүмүүс. За нэг талаараа бол одоо маш олон тооны бас хайр сэтгэлийн одоо юм харилцаанд их орооцолцсон байх боломжтой. За нөгөө талаас болохоор бас ингээ хайр сэтгэл харилцаа холбоон дээрээ бас тийм чухал одоо бас хандаж чадахгүй. Илүү нэг юм хөгжилтэй байдлаар юм уу эсвэл нэг тийм сонирхолтой одоо experience гэж үзээд ч юм. Ингээд өнгөрөөд байх илүү боломжтой. Ер нь айгуу тийм эрхчлөөтэйгээр одоо уягдахгүйгээр хайрлах дуртай. Ер нь бол одоо жишээлбэл нэг харилцаанд орчлоо гэж бодоход хаашаа явах гэж байгаа юм байна асуугаад байдаг үнтэй бол байхгүй байх гэж бодож байна. Нөгөө талаасаа бас өөрийнх нь хувьд relationship, ирэмээ харилцаан дээрээ одоо илүү одоо сурч мэдсэн ийм харилцаанд их дуртай байж бас болох санагдаж байна. Тэгээд угаасаа аз жаргалаа авдаг зүйлүүд нь аялал байдаг шүү дээ. Сугуур гараг нь номын ордонд байдаг хүмүүс юм. Тий. Аялах, ямар нэгэн зүйлийг хамтдаа үзэх, магадгүй жишээлбэл сугуур гараг нь одоо номын ордонд байдаг залуу жишээлбэл эмэгтэйг одоо илүү их ингээд харахтай ч юм уу. Илүү одоо мэдлэгтэй ч юм уу, илүү их боловсралтай. Нэг бол илүү их олон зүйлүүдийг experiences үзсэн, аялах дуртай ч юм уу ийм хүмүүстэй бас орооцолдох дуртай байж болох. Тэгэл ер нь л нэлээд эрх чөлөө хайсан, нэлээд чөлөөтэй харилцаа нэлээд дуртай хаа. Нэг хардад цагдаад байх юмнаас бол нэлээд дүлхөөр ч юм тий. Нэлээд эрх чөлөөтэй харилцаад л дуртай хүмүүс. Тий. Тэгээ нөгөө төгөр яг өөдөртэй хүмүүстэй бас ингээд хамт байж чадахгүй ер нь л нэлээд галзуурах байх та. Тэгэл яа шинэ зүйлийг хамтдаа ирж хайгаад яг тийм байх тусмаа ингээд яг ингээд цэцэглээд явж идэг болохоор нэг тийм өөдөртэй хүнд бол ерөөсөө татагдахгүй байх. За тэгсэн мөртлөө учиргүй гэр бүл болох гэд бас яахгүй. Тэгээд ер нь бол амьдралыг юм уу харилцааг юм уу айгүй их тийм сурч мэдэх харилцаа гэж юм уу хараад магадгүй айгүй олон ингээд сонирхолтой одоо аяллуудыг бол хамтдаа их баха гэж бодож байна. Тех босууд бол хадаад дотоод яваад. Тэгээ номын ордонд тэгээ ер нь бол нэлээд бас амтантай ч юм уу амтанд ижээдэг хүмүүс бас байдаг ер нь. Амтантай одоо харилцахтаа ч юм уу тий. Хоттой ч юм уу тиймэр хүмүүс ер нь нэлээд байдаг санагдчих шүү. Тий шүү дээ. Одоо манай охины чинь сугуур гараг нь номын ордонд дээр шүү дээ. Тэгээд иймийг авсан байдгийг. Тий. За материал орд явдаг вэ? За материал ордныхны хувьд гэвэл за материал орд чи сугуур гарагч материал орд гэдэг тий. За айгүй сериосны гэдэг шиг. Тий. Ерөнхийдөө бол маш одоо тийм чухал сериосны
одоо харилцааг бол олж хардаг. Аа. Яг ер нь бол сугар гариг нь материал ордон мэдээж санжир гаригаар удирдуулдаг ийм байршилт байгаа учраас ер нь бол харилцаа холбоо, хайр сэтгэл гэдэг зүйл бол бас л санжир гариг идэвхтэй болсны дараа л амьдралд ч илүү утга учиртай болж өгнө. Тэрнээс уртхан дандаа нэг тийм сурсан, мэдсэн кармик одоо ийм болоод идэг тохиолдлууд бас байж идэг. Тэгээд ер нь бол сугар гариг нь одоо материал ордонд байдаг эмэгтэйчүүд эрчүүдийг харах юм бол айгүй тийм амбицтай. Тэгээд ерөнхийдөө биеийн хилэмж юмнууд нь ингээд нэг тийм цаанаа л нэг тийм нухацтай ийм хэвшинжүүд үе хилрээд байдаг харилцаа юм уу бие авч явж байгаа байдал дээр нь. Тэгээд хайр сэтгэл харилцаа холбоог яг ажил шиг хардаг. Одоо мэдээж материал орд бол ажил шүү дээ тийм. Тэгэхээр ажил шиг ингээ харилцааг авч явахаар мэдээж өөч залах нь эргэн тойрны хүмүүсээч залхаана гэсэн. Тэгэхээр нөгөө нэг ганц зүйл нь болохоор хитрхи контролдохгүй байх хэрэгтэй харилцааг. Одоо би энэ хүн ингэж байгаа бол би ингэнэ гэд. Жишээлбэл зөвхөн ажлаа бодоод ингээд харилцааг хардггүй биш. Харилцаагаа ч гэсэн яг ажил шиг болгоод харчхаараа тухайн хүнтэй ингээд чөлөөтэй харьцаж чадахгүй. Жишээлбэл нэрийн харилцаан дээрээ одоо юу гэдэг харилцаж байхдаа нэг тийм чөлөөтэй байж чадахгүй. Айгүй тийм контролны энэ төр ингээд харилцаа үүсгэж идэг гэсэн. Одоо уян хатан чөлөөтэй хафаан хийх шаардлагатай үед тэр хитрхи бие барьсан контролцсон сериосны одоо чи надтай яг яах чинь гэсэн одоо тий өнцгөөс ингээд хардаг учраас харилцаанууд маань одоо их төвөгтэй заримдаа их депрессийн болгож өгдөг. Тийм шүү. Тэг яг нөгөө талаараа ингээд идэм аа яг хайр дурлал тэр ингээд тийм яг ингээ яг ажлаа ингээд төлөвлөдөг шигэ яг хайр дурлалаа бас ингээ яг төлөвлөх гээд байдаг сул тал байдаг. Тэгээ тэр нь болохоор ингээд энэ утгаараа одоо би ингээл өглөө босоод за энийг ингээд хийчүүл миний одоо энэ ажил тусаад ингээ өнөөдөр ажил ингээд дуусна гэдэг байдлаар ингээд ер нь дотроо ингээд дандаа төлөвлөдөг байхгүй юу? Тэгмүүд яг хайр дурлал дээрээс нь за өнөөдөр би энэ хүнтэй уулзаад энийг хийгээд ингээд гэртээ харна ч юм уу яг тиймэрхүү байдлаар яг нарийн төлөвлөгөө гаргаад бүх зүйлийг ингээд дийж аягтай ингээд байдлах гад тэрэндээ бол ингээд амар стресс. Нөгөө талаас тэр чинь чиний бас аз жаргалыг мэдэрдэг бас чиний л өөрөө чинь бас сугар гариг байна шүү дээ. Тэгэхээр яг хуу энэ маань өөрт чинь болдог боловч бос хүмүүст нэг төвөгтэй санагддаг бас байж болох юм. Жишээлбэл одоо сугар гариг нь магадгүй хамны ордон дээр юм уу эсвэл магадгүй номын ордон дээр ч юм уу те интернеттэй хүмүүстэй бол зогсоход асар хэцүү болчихж байгаа байхгүй юу те арслангийн ордон дээр байдаг сугар гаригтай хүмүүстэй ойлголцоод маш хэцүү болчих. Нөгөө хүн чинь айгүй тийм анхаарал халамж магтаал хүсэж байдаг чи болохоор тэрийг яг ажил шиг хийхээр худлаа болчихно те сэтгэлээсээ биш. Тэгээ уулын тэгэл сэтгэлээ илэрхийлж байгаа байдал нь бол тухайн нэг чухал гэж үзээд өөрийнхөө төлөвлөгөөнд оруулаад явж байгаа нь тийм яг тэрийг ойлгохгүй байх. Тэгээ бол яг хөө тэгээд мэдээж ганцхан гаригийн тухай ярьж байгаа тий. Бүхэл бүтэн хүний харилцааг ярихын тулд тухайн хүний сар хаана байна, нар хаана байна, буд хаана байна гэдэг явна шүү дээ ангараг мангараг. Түүнээс биш одоо яг ингээд ганцхан гаригаар яг тэр хүний дүгнж болохгүй байхаа энэ бол нэгийнхэн хэсэг нэ гэдгийг л нэг сайн хүмүүст ойлгож явах хэрэгтэй шүү. За дараагийн ордон нь болохоор бомбын ордон дээр сугар гариг нь байршиж хахад төрсэн хүмүүс яадаг вэ? За чи тэрэн дээр хариулт өгнө үү? За бомб. Ер нь бас би ингэ бодохдоо биш үү те. Яг ингэ бомбын ордны хүмүүс ингээд яг хайр халамж авахаараа жоохон гайхдаг баха. Гэт юу болоод байгаа ингэ жоохон ингэ ойлгодог ч юм уу. За тэгж боддог. Тэр нь болохоор одоо юунаас ч юм. Юу нь л тэгээ бомбын ордны ханжааг өөрсдөө ингээд ганцаараа ингээд тусдаа би ингээд тусгаар хүн гэдэг ерөөд бол нөгөө илүү ингээд мэдрүүлдэг штэ хүмүүст. Тэнгүүт ингээд энэ одоо яагаад байгаа юм болоо? Энэ одоо намайг одоо ингээд амбахта тэгээд амбахта гэдэг байдлаар нэлээд харилцааг төвөгтэй болгодог байх. Нөгөө талаараа ингээд доктортой харилцаанд орох хүртлээ яг энэ харилцааг жоохон ойлгомжгүй байдлаар ингээд авч явдаг. Ингээд дөнгөж танилцаад одоо нөгөө нэг хоёрдмал мэдрэмжт хүрүүлдэг талтай болов уу гэж бодож байна. Ихрий орчгоо. Тий. Тэгж боддог доо. Яг уу сугар гариг бомбын ордонд байгаа хүмүүс бол хамгийн эрх чөлөөтэй харилцаа хүсдэг төрлийн хүмүүс байна. Илүү одоо нөгөө нээлттэй бодол санаатай тухайн хүнийг яг өөрийнхөө гэж яг ингэж бодож харилцаасаа илүүтэйгээр магадгүй одоо эрх чөлөөтэйгээр энэ хүн юу хүсэж чинь тэрүүгээрээ одоо илүү их
бай гэдэг ийм талаасаа тухайн хүний одоо нөхөрлөл харилцаа холбоо амьдралаас харж байгаа тэр нэг ийм нийгэмшлийн одоо хүмүүнлэгийн одоо дотоод асуудлууд нь тухайн хүнийг ерөнхийдөө бол нэг тийм айхтар яг ямар төрлийн хүн бэ гэж хэлэхэд маш хэцүү. Одоо ямар төрлийн хайр сэтгэлийг хүсдэг вэ гэхээр маш хэцүү. Гэхдээ бусдаас ямар ч байсан онцгой өрмөц зэмтэрхтэй эмэгтэйчүүд ирчүүдийг ер нь сонгодог. Айгуу тийм бусдаас содон харагдаад байгаа. Магадгүй их тийм зарим талаараа гажиж юм шиг харагдаад байгаа хүмүүс илүү их татагддаг. Санхүүгийн тал дээр ч гэсэндээ бас мөнгө олж байгаа арга барилууд нь нийгмээс юм бусдаас арай өөрчлөлт юм а тий. Нэг тийм хүмүүс жишээлбэл тэдээс хэдэн цагийн хооронд ажилдаа тэгэж мөнгө олдог ийм ерөнхий юм хэв шинжүүдээр мөнгө олдог бол тухайн хүмүүсийн хувьд бол арай их чөлөөтэйгээр мөнгө олдог юм байх боломжтой. Илүү одоо өөрийнхөө өнцгөр магадгүй одоо илүү сошиал байж иж мөнгө олдог ч юм уу магадгүй. Нөгөө талаас угаасаа нөгөө нэг байнгын нөгөө нэг оюун санааны хувьд ингээд нөгөө итвэхтэй байгаа учраас нөгөө тухайн хүмүүст маань ингээд оюун санааны харилцаа бас айгүй чухал. Тэгэхээр айгүй их ярилцах, айгүй их найзлах гэдэг юм хэв шинжүүд байж ш тухайн хүн ерөөхдөө бол тухайн хүндээ сууг татагдах ийм байдлууд бол үүсэж байна. Тэгээ ер нь л яг бие ордонд яг нэг тийм мэдрэмж байт юм аа. Яг би ингээд бусдаас өөр гэдэг ерөнхийдөө бол нэлээ их харуулдаг ч юм уу. Тэгээ яг нийтлэг ингээ хүмүүс дунд орохоор яг нэг анзаардаг, шал өөр харагддаг юм байд шүү. За, өөр өндөр нэмжлэх зүйл байна уу? Өөр байхгүй. Энэ ордын талаар би сайн мэдэхгүй. За, загасны орд. За. Их л үлддэг та загасны хувьд. За, загасны ордны хувьд чиний хувьд их зүйл юу байгаа вэ? Загасны ордныхан яг дурлахаараа бүр ингээд амар дип болдог, санагддаг. Тэгээ тэрээ болохоор илүү нөгөө нэг яруу уран байдлаар өргөдөл илэрхийлдэг ч юм уу. Шүлэг мүлэг ингээл урсаал, дуу муу ингээл зохиогоол. Тиймэрхүү байдлаар илүү урлаглаг дурладаг гэж анзаарч би. Тийм. Тэгээд их хурдан дурлаж, хурдан байлна. Тиймэрхүү байдлаар анзаардаг. Тийм загасны ордонд суур гарахтай хүмүүс бол ер нь ингээд тухайн хүндээ бол бас айгүй тийм үнчээр хайрлах гэх юм уу тийм одоо сэтлүүд нэг итвэхтэй. Тэгээд ямар нэгэн байдлаар ингээх тийм мэдрэмжтэй харилцааг аяг хүсдэг. Ерөнхийдөө мэдрэмж гэдэг зүйл аяг чухал үйж байдаг. Тухайн хүмүүсийн одоо хайр сэтгэл яаж ч юм бол одоо жишээлбэл илүү их одоо миний яг заяаны хань мөн үү? Би яг тэрийг заяагцсан хүмүүс үү? Яг миний хүмүүн үү гэдэг юм бодлыг бол айгүй их ингэж тээж явж байдаг төрлөө. Эрэгтэй ч эмэгтэй ч. Утга учир хайгалуу. Маш их утга учиртай айгүй тийм сүнслэг одоо харилцаануудыг илүү их одоо сонирхдаг төрлийн хүмүүс байна. Тэгээд бас одоо хувь тавилан гэдэг зүйлийг айгүй их ярьж идэг юм хүмүүс. Тэгээд ерөнхийдөө бол маш асар их юм мэдрэмж гэдэг зүйлүүдийг өөрөөсөө гаргаж байна. Уучлах гэдэг зүйлүүдийг гаргаж байна. Хайр гэдэг зүйлийг яг одоо дээд тутах нь бол мэдээж уучлах, өршөөх юм уу эсвэл хариу нэхэлгүй хайрлах гэж байна шүү дээ. Тэрийг хамгийн сайн хийж чаддаг төрлийн хүмүүс байна да. Тэг их романтик бах те бас. Тийм ер нь бол маш романтик. Тэгээд заримдаа айгүй тийм delusional бас болох боломжтой. Хитрхийн нөгөө нэг далайн вангийн энергит оронгуудаа одоо айгүй амархан дурлцдаг. Тэгээд айгүй амархан дурлахаас гадна бас хитрхийн мөрөөдлөөрөө нөгөө хараад идэг нөгөө хүнийгээ. Бодит амьдрал дээр нөгөө хүнийхээ гол хэв шинж дотоод хүнийг нь харж чадахгүйгээр дурлцдаг бас тохиолдол бас их байгаа. Өөрөлдсөн хамгийн дууламжтай. Илүү байх дуулж явах хэрэгтэй гэдэг үстэй гэдэг шиг. Тийм үү. Тэгээд суур гарагийн хувьд бол ер нь хамгийн таатай байршил ихэнх ирэмийн харилцаанууд бол бүтэмжтэй болдог бас. За ингээ 12 орд маань ерөнхий одоо гол зүйлүүдийг нь одоо гол яг зүйлүүдийг нь ярьж байгаа. Түүнээс биш тэгэл дурдаал байвал өчнөө янз бүрийн зүйлүүдийг яриад байна тийм. Хамгийн гол зүйлүүдээ ярьж явах нь хүнийг ядраахгүй чилэхгүй
болно гэсэн. За тэгээд чиний түрүүний нэг урд нь ярьж ирсэн асуултаа чи хөгжлөл асууж болно. Харин ингэж бод одоо ингээд л ерөнхийдөө бол анзаараад ахаар хүмүүс ингээд хоорондоо ингээ үерхэх ч юм уу, гэр бүл болох ч юм уу, ингээ иймэрхүү байдлууд нь ингээ нэлээд багассан байгаа даа шүү дээ. Одоо ингээ яг үеийнхаа ингээ хүмүүсийг харахаар ингээ бүгдээрээ ганц байдаг ч юм уу те. Одоо шинэ манай ажил дээр манай найз нөхөд дунд ингээ хүнтэй үерхэж байгаа ч хүн байхгүй. Иймэрхүү зүйлүүд ингээ болоод байгаа. Дөнгөд одоо энэ дээр ингээ гаргийн нөлөө ч юм уу, ямар нэгэн зүйл ингээ байгаад байна уу? Яагаад энэ хүмүүс ингээ ганц бие яваад байна гэдэг асуулт байгаа байхгүй юу? Тэгээ ерөнхийдөө бол сүүлийн одоо 2 жил өнгөрсөн 2 жил бол хонь болон жинхлүүрийн ордонд хамгийн хэртэлт бол болсон үе байгаа. Тэнгүүд одоо нөгөө Раху Кету гэж одоо ярьдаг. Энэ болохоор яг хуу зангилаа, хувь тавилангийн одоо зангилаа гэж яг хуу монголоор орчуулагдаад яваад байгаа хэртэлтийн одоо ийм мөчлгүүд байдаг. Орд ордуудад бол яг 2 жилийн зайтай ингээ аялаад жишээлбэл яг одооноос 18 жилийн өмнө болсон хэртэлт. Жишээлбэл сүүлийн 2 жил цай болсон байна гэсэн. 2023 оноос 25 оны хооронд. Тэнгүүд энэ хэртэлтийн одоо сүүл хэсэг, толгой хэсэг гэж одоо хэсгүүд байгаа. Сүүл хэсэг нь болохоор өнгөрснийг юм уу явуулах юм уу, толгой хэсэг нь болохоор илүү их сонирхож тэр зүг рүүгээ чиглэх гэдэг ийм хоёр ийм өнцөг байж идэг. Тэнгүүд сүүлийн 2 жилд болохоор яг жинлүүр буюу гэрлэлт, эрэмээ харилцаа, партнершип одоо юу гэдэг юм хосуудын одоо яг гэр бүл болдог хууль ёсны гэрлэлт одоо хосууд болдог энэ байршил өөрөө тэр сүүл хэсгийн хэртэлтэнд бол өртсөн. Нөгөө талаасаа болохоор загсны 90 үе чинь дуусаад бомбын 90 үе рүү орсон. Тэгэхээр бомбын 90 үед бол хүмүүс илүү их мэдээллийн 90 байж байгаа. Тэгэхээр одоо нэгнийгээ таних, ойлгох, сохроор дурлахгүй байх гэдэг зүйлүүдийг хамгийн их одоо хийж байгаа гэсэн. Яагаад тэгэхээр технологи, мэдээллийн 90 бид нар тухайн хүнийг таних аргууд одоо илүү идэвхтэй болон загсны 90 үед бол шашны 90 үе байсан. Яг одоо нөгөө шашны доор гэрэлсэн бол салахгүй байх те 1000 асуудлыг туулсан ч гэсэндээ хоорондоо ингээ яаж яж байгаа давантуулах гэдэг ийм итгэл үнэмшлийн доор явагддаг байсан бол бомбын 90 үед бол мэдээж энэ асуудлууд өөрчлөгдөөд илүү мэдээллийн 90-нд хувь хүний өөрийнх нь ерөнхийдөө тэр өвөрмөц одоо хандлага өөрийнх нь одоо өвөрмөц тэр нэг юм чиг хандлагаас гадна сэтгэл зүй бие авч явах байдал, нийгэмд эзлэх байр суурь, цаашлахын зорилго, ирээдүйн одоо юу гэдэг төсөөлөл, мөрөөдөл зүйлүүд маань тухайн хүнийг илүү их ганцаараа болгох. За нөгөө талаас нь бас сошиал медиа ч гэсэндээ хүний ганцаар төлөвлөж байгаа шүү дээ. Тэрхий их олон ингээд мэдээлэлээс гадна интернетээр зөвхөн харилцаад ихэнх одоо асуудлуудаа шийдчихэж байгаа үед заавал би физиологоор уулзах учрах гэдэг зүйл хүртэл холдож эхэлж байгаа шүү дээ. Тэгээд нөгөө талаасаа нөгөө нэг бүх юм нээлттэй болоод сошиал медиа идэвхтэй болоод ирэхээр ингээд нөгөө харилцаа холбоо бүр амархан болно. Би юунтэйгээ заавал уулзах биш. Ингээд өөрт чинь маш олон дагагч нар байна шүү дээ. Эсвэл та айгүй олон дагагчтай ингээд эсвэл дагдаг ч юм уу. Тэгэл өссөн хүнтэйгээ чи интернетээр харилцаал, ойлголцоол өөрсдийнхөө хэрэгцээ шаардлагуудыг хангачиж байгаа ийм үе дээр бол хүн мэдээж одоо хариуцлага үүрэх гэдэг юм уу те тэрхий цаашаа лавшруулах гэдэг зүйлүүд рүү бол орох боломжгүйгээр сатаарж байгаа байхгүй тухайн. Тэгэд ч ерөөд бол манай нөгөө нэг багш шилдэг байсан. Бомбын 90 үед бол бүр ингээд асар их салалт үүснэ. Яагаад тэгэхээр хүмүүсийн хувьд итгэл үнэмшил гэдэг зүйлүүд байхаа болоод ирнэ. Шашны доор гэдэг айжчдаг зүйл байхаа болоод эхэлнэ. Тэгээд илүү их хувь хүнийхээ одоо нөгөө нэг бие даасан энэ үзэл сурталуудаа илүү их ойлгож эхлээд тэрэндээ илүү их өөрийгөө чиглүүлээд тэгээд ерөөхдөө бол дандаа ингээд салсан эсвэл ганц бие ийм хүмүүсийн одоо ирүү ирж байгаа гэж ярьдаг байсан. Тэгэл яг л байна л да. Хэцүү юм аа. Тэгээд ерөөхдөө бол бомб бол өөрөө айгүй тийм хөндөй яг ийм бас нэг талаараа ингээд мэдээж роботуудыг хүртэл хариуцдаг шүү дээ бомб чинь тийм. Тэнгүүд ингээд нэг тийм яг халуун дулаан ингээд яг одоо загсны 90 үед бол жишээлбэл хүмүүс айгүй тийм код байна. Би юмдээ хамааралтай амьдардаг байсан бол бомбын 90 үед бомбын одоо 90 үед ч юм уу хүмүүс илүү их одоо өөрийнхөө орон зай, өөрийнхөө эрх чөлөө, өөрийнхөө одоо тэр нэг юм үзэл суртал руугаа ороод илүү тийм хөндөй ийм одоо харилцаанууд аягүй хитвэхтэй болж эхэлж байна л гэсэн. Ганцаараа тусгаар гэдэг юмнууд ерөөдөл байгаад юм шүү, тэ.
За тэгвэл дахиад нэг зүйл асууя. Одоо жишээ нь одоо миний Venus шингээ Capricorn шүү дээ. Тэнгүүд би болохоор ер нь дандаа нөгөө Venus нь Leo ингээ хүмүүстэй нэлээ ингээ таардаг байхгүй юу? Тэнгүүд ингээд тэрэн дээр одоо ямар нэг учир шалтгаан байгаа. Одоо team Venus-тэй хүнтэй ингээд одоо ингээд илүү таарах магадлал их байдаг ч юм уу эсвэл Яг айгүй олон янзын тохиолдлууд өмнө дөр чинь гарч ирэн ганцхан зүйл яг тийм байна гэж байхгүй. Магадгүй чиний өөрийн чинь астрологийн одоо яг тэр натал чартн дээр юу болоод байгааг гэхэд харах хэрэгтэй. Нөгөө талаасаа чамд ямар нэгэн байдлаар одоо өөр чинь байхгүй орон зайг бас бүглэх гэж одоо юу гэдэг жишээлбэл би айгүй сонио. Өөртөө ихэвчлэн охины орд, загсны ордны хүмүүс аяг татаад байдаг. Мөртлөө надад ямар ч тийм охины орд, загсны ордны гаригуд байхгүй. Тэгэнгүүт энэ маань эргээд нөгөө байхгүй орон зайгаа ингээд нөхч байгаа юм шиг тэр орон зайд их тийм хүмүүс орж ирэх юм уу дутах гэдэг юм бас зүйлүүд байж болох. Нөгөө талаас болохоор бас зарим нэгэн гаригуудтай ч айгүй амархан ингээд ойлголцох юм ямар гаригууд натал чартн дээр ч юм байна гэдгийг харж иж энийг яг дүгнэх хэрэгцээтэй болно. Зөв. Шалтгаанаас байт тийм ээ. Зөв. Тэгээд хэдэн оны хүмүүс хөвчлэн өглөөч татагдчихж байгаа. Тэр насны хувьд юм уу, оны хувьд юм уу харах хэрэгтэй. Зөв. За дараагийн асуулт нь. Одоо ингээд хүм болгоны хайраа илэрхийлэх аргууд ер нь love language гэж юмнууд ингээд яригддаг штеп. Одоо түрүүн нөгөө хэлсэн шиг одоо арслангийн ордных илүү материалын зүйлээр буюу бэлгэсэлт өгч ингээд өөрийн хайрыг илэрхийлдэг. Тэгвэл одоо ингээд бусад ордууд яг юугаар ингээд илэрхийлэх боломжтой вэ гэдэг зүйлүүдийн хоёлоо нэг яриад өгөх үү? Тий яг бүгдэн дээр нь дахиад ярина гэхэлэр ч юм бас ингээ амар удаан юугаар нь ярих вэ? Тэгэхээр нөгөө нэг юм ер нь гал бие махбодтой ордууд бол илүү их нөгөө сэтгэл хөдлөсөн тэгээд хамтарч хийсэн одоо иймэрхүү зүйлүүдийг илүү их одоо ирэх шин. Жишээлбэл хоньны ордны одоо хүмүүс хайр сэтгэлээ яаж илэрхийлэх вэ гэхэлэр мэдээж тэр хүнийг царай төрөх гадаад байдалд нь илүү анхаарах гэх юм уу да надад асуулт чиг ойлгоход аяг хэцүү байгаа юм л та. Мэдээлэл өгөхөд ийм мэдээлэл өгье гэж бодож байна. За сугар гариг бол одоо хүний амьдралын 24-өөс 25 нас хүртэл ингээд одоо юу гэдэм бэ нас биеинд гүйцэж идэвхтэй болдог. Ихэвчлэн одоо сугар гариг нь айгуу сайн газараа байршсан түрүүний ярьсан үхрийн ордон дээр, жинлүүрийн ордон дээр, загсны ордон дээр байдаг хүмүүс айгуу эрт хүнтэй сууцдаг. Ягаад тэгэхээр сугар гариг нь өөрөө одоо матрын орч гэж одоо өөр санчир гариг 30 гарсныхан дараа мараа хайраа оллоо гэдэг тийм хүчин зүйлүүдийг бодвол одоо маш эрт нөгөө maturity буюу нас биеинд гүйцэждэг. Тэгэхээр чиний сугар гариг бас нас биеинд гүйцээгүй явж болох үс. Ягаад тэгэхээр хүнд одоо нөгөө санчирын иргэшээл сууж байгаа учраас маш олон кармикийн зүйлүүдийг ч сурж иж ойлгох ч гэдэг юм уу хайрыг олох ч гэдэг юм уу юм хийж болно. Тэгэхээр бол сугар гариг маань 24 25 наснда ингээд яг нас биеинд гүйцчихэнгүүд сайн суур гарахтай хүмүүс тэр үед суучдаг, үнтэй суучдаг 22-оос 25 насны хооронд. Нөгөө талаас болохоор сугар гариг мэдээж ухрах хөдөлгөөн хийж байгаа түрүү нөгөө нэг ямар үйл процессуд болох вэ гэдэг тухай ярьсан тийм. Мэдээж гэрлэлт хариуцдаг гариг байгаа. Тэгээд өөр хүн дээр ямар мэдээлж чамд өмөр саний одоо миний ярьсан зүйлүүд дээр өөр ер нь хэд бол болцсон уу тийм. За тэгвэл тэгээд хоёулаа яриа бол энэ хүрээд дуусах нэ. Тэгэхээр цаашид өөр ямар мэдээллүүд хоёулаа хийхээр байна гэдэг хүмүүсээс асуугаад асуулт болгоо үлдээч тийм. Дараагийн одоо мэдээлэл дээр ямар мэдээлэл авбал сонирхолтой байхаар байна гэдгээ бичээрэй. За баяртай. баяртай.